Сайн байна уу? Монгол залуучууд гайхамшиг бүтээсэн байна гэвэл та итгэх үү? Тэгэхээр ямар гайхамшиг бүтээсэн гэдэг талаар бүгдээрээ танилцгаая. За та бүхэнд нэгэн ном үзүүлэх гэж байна. За энэ номон дээр иж хэд бүтэх болно. За ингээд гараад хэлэхээр гараад ирж байна. За энэ юу вэ? Бүгдээрээ монгол гэр барьцгаах нь шүү дээ. За номон дээр монгол гэрийг бүгдээрээ барьснаар хүүхдүүдэд ер нь бол яг монгол ахуй соёлоосоо бас суралцах маш том боломжийг олгож байгаа. Ингээд юу гэр барих дараалал тий иж хэдийг бас яг энэ номон дээр бид нар бас бий болгоо гаргаад ирж байна. Бүгдээрээ томруулж үзцгээе. За эргүүлээд бас үзчихье. За нөгөө нэг ном байсан бол номон дээрээ бүгдээрээ гэртээ олчлоо. Тэгэхээр энэ бол үнэхээр манай монгол залуучууд ямар гайхамшигтай зүйлийг бас хийж бүтээсэн гэдэг талаар та нартай суулцаад баяртай. За дахиад бүгдээрээ бас нэг иж хэдийг сонирхцгаая. За энэ бол бидний бас дараагийн гайхамшиг. За шууд номны ард Хүүгдийн театрын жүжигийг бид нар үзэх боломжтой болчихж байна. Тэгэхээр Чонба 7 шиг гэдэг энэ жүжигийг бүгдээрээ номны ардаас үзэж байна. Бүгдээрээ санаж байгаа Harry Potter гэдэг кинон дээр сонин нь одоо дүрслэл нь хөдлөөд дүрс гараад байдаг. Тэгвэл бид нар энэ иж хэд байсан бол өнөөдөр яг бид нар энэ иж хэдийг өөрсдөө гар дээр авч үзэж болох нэ. За одоо л энэ хөрхөн 7 шигтэй чоныг бүгд бас хамтдаа үзэж харах бүрэн боломжтой ахна. Тэгэхээр энийг бүгдээрээ энэ гайхамшиг, энэ технологиг одоо өөрийнхөө хүүхдүүдэд энэ иж хэдийг бас гайхамшиг хүүхдүүдэд мэдрүүлэх хүсвэл доор гарч байгаа дугаараар холбогдоод манай иж хэдэд номыг бас худалдаж аваарай гэдгийг уриалж байна.